Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын төв сүрэн газар руу чиглэсэн дотоодын шилжил хөдөлгөөн 1990-ад оны үеэс эрчимжиж сүүлийн 30 жилд тасралтгүй үргэлжилсээр байна. Үүний дүнд өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 46 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч нийслэлд хэд төвлөрөл үүсэж харин орон нутагт иргэдийн тоо цөөрөх эзгүүрэх хүндрэл тулгарч байна. Мөн монголчуудын хэлийн жандад зорчих нэгсэж хариу улсад ажиллаж амьдрах нөхцөл боломж бүрдсэн ч Монгол иргэд тэр дундаа насанд хүрээгүй хүүхэд эмэгтэйчүүд харин улсад хүний наймааны хохирогч болох тохиолдол гарсаар байна. Тэгвэл олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага аюулгүй цэгцтэй хүнлэг шилжилт хөдөлгөөнийг дэмжих зорилгоор 2011 онд Монгол улсад байгуулагдсан юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын үйл ажиллагааны чиглэлүүд дотоодын шилжилт хөдөлгөөний удирдлагыг бэхжүүлэх, хэдийн нэгдсэн удирдлагыг сайжруулах, хүн худалдаалах гэмтрэхтэй тэмцэх, гамшигын бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, өөрийн хүсэлтээр эх орондоо иргэн ирэх, суурьшихыг дэмжин ажилдаг. Дотоодын шилжилт хөдөлгөөнийг илүү сайн судалж ойлгож удирдахад олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага юун төрөнд засгийн газрыг чанартай бодит тоо мэдээлэлээр хангах чадварыг бэхжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнээс гадна шилжилт хөдөлгөөнийг хөгжлийн бодлого тусгахын тулд засгийн газартай бид хамтран ажиллаж байна. Дотоодын шилжилт суурьшигчдад зориулсан үйлчилгээ мэдээллийг нэмэгдүүлж сайжруулах чиглэлээр томоохон ажлуудыг хэрэгжүүлж байна. Гамшигын бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Монгол улсын засгийн газартай хамтран гамшигын үеийн бэлэн байдлыг хангах чадварчуулах сургалтанд 6 аймгийн 6 сумын 10,000 гаруй иргэдийг хамруулад байна. Мөн гамшигын үед иргэдийн хэрэгцээ, байршлыг нэн яаралтай үнэлэх, олон улсад туршигдсан DTM үнэлгээг засгийн газартай хамтран 2018 оноос хойш 6 удаа хийгээд байна. Бэлэн суурьшсан иргэдийн байршлыг үнэлнэ гэдэг нь яг тухайн цаг үед байж байгаа иргэдийн тоо, тэдгээрийн хэрэгцээ, үндсэн хэрэгцээнүүдийг одоо үнэлж мэдж байгаа гэсэн. Энэ өөрөө ямар ач холбогдолтой юм бэ? Хэрвээ ямар нэгэн тохиолдолд гамшиг болвол гамшиг болсон цаг үед байсан иргэдийн тоо толгойг алдахгүй гаргаж аваад тэд нар зориулсан нэн яралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж өгөх нь яг бодит тоо баримтыг засгийн газарт гаргаж өгнө гэсэн. Хүн худалдаалах гэмтрэхтэй тэмцэх зорилгоор хууль хүчний байгууллагын чадварыг бэхжүүлэх ажлыг 2008 оноос хойш олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийт 880 гаруй албан хаагчдыг сургаж, нийт 173 хүний наймааны хохирогчдод шууд туслалцаа үзүүлж аврах ажиллагааг хэрэгжүүлээд байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэлхийд даяар хэрэгжүүлдэг үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь өөрийн хүсэлтээр эх орондоо иргэн ирж суурьшихыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хамрагдаж эх орондоо иргэн ирж суурьшсан иргэдийн тоо 20 гаруй улсаас 6,000 гаруй түрээд байна. Монгол улсын иргэн дэлхийн хаанч байсан олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага шаардлагатай үед шууд туслалцаа үзүүлсээр байх ба аюулгүй цэгцтэй хүнлэг шилжилт хөдөлгөөнийг дэмжин ажилласаар байх болно.